Жил өрхөөр хэлийн ачаа эргэлт 30% нэмэгддэг. Харин энэ хаврын хувьд 100 мянган айлын орон сууц хөтөлбөр зам барилгын компаниуд ажлаа идэвхжиж байгаа нь хил дээрх автозам болоод төмөр замын ачаал эрс хэсгэд нөлөөлж эхэлсэн байна. Зөвдөрт хилээр орж иж байгаа нийт барааны 70-80% нь цемент эзэлж байна. Хил дээр ачаа тээвэрлэлт удаашрснаас үүдэн барилгын материалын үн нэмэгдэхэд хүргэдэг. Харин ийм байдал үүсэхгүй тул замын үеийн гайлын газар хэрхэн ажиллаж байгааг тодрууллаа. Бид нар бол нодлонгийн ачааллыг бол одоо цемент, нүдэнд харагдаж байгаа тоног төхөөрөмж, гүний гайл руу явж байгаа чингэлэг эднэрийг бол шууд гаргасан хилтэй талбайгаас шууд гаргаад шууд бүрдүүлтийг хийгээд ингээ явж байгаа. Энэ жил бол бас тэгнэ. Хамгийн гол нь энэ бол гайл дээр бол одоо энэ асуудал бол нөх уддаггүй юм. Ялангуяа бол одоо энэ цементний тал дээр бол цементийн тал дээр болохоор одоо манайх багцлаад мэдүүлждэг. Одоо 10 машин орж явахад нэг мэдүүлэх биш шээ тий. Тэгэд явцдаг учраас бол цементийн тал барилгын материалын одоо энэ төр бол тоног төхөөрөмжийн чиглэлээр бол арай гайгүй. Одоо ачааллыг таавна. Одоо энэ E-Trans гэж хэлтийн шинэ бүсийн талбай байгуулагдсан байгаа. Ийшээ бол тоног төхөөрөмж одоо барилгын материал, панер, дисфэ гэдэг одоо нүдэнд зүзэгдэж хяналт шалгалт хийх боломжтой юмнуудыг бол явуулчихж байгаа. Замын үдийн боомдоор нэвтрэн өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахын тулд автозамын боомд дээр ажиллаж байсан боловсон хүчний тоог нэмэгдүүлж хилийн зэргийг нэг дайшлан ажиллаж байна. За мөн автозамын боомд дээр пассвор шалгалтын кабины тоог нэмэгдүүлэхээр болсон байна. За харин төмөр замын боомд дээр ачааны галт тэрэг шалгалтад ороход урт хугацаад зарцуулдаг байсан доголдлыг арилгахын тулд Ирээн боомтын санхүүжилтээр төмөр замын дагуу хилээс замын үд боомт хүртэл хил камерын хяналтыг ашиглаж эхэллээ. За ачаа барааг хурдан шуурхай зохион байгуулахад галт тэрэгний тоогоо нэмэгдүүлсэн байна. 2012 онд өнгөрсөн оныхоос илүү одоо их орны бүтээн байгуулалт явах болж байна. Эдийн засаг хөгжиж байна. Тэр хэрээр одоо тээвэрлэлтийн хэрэгцээ бол өшөө өнгөрсөн оныхоос 20-30% нэмэгдэхээр бол ийм одоо урьдчилсан прогноз байгаа учраас төмөр замчид санаачлаад одоо 2012 оны одоо зуны тээврийг яаж хэрхэн зохион байгуулах вэ? Энэ 100 мянган айлын орон сууцны ачаа барааг одоо яавал одоо ямар нэгэн инфляцгүйгээр Улаанбаатар хотод тэр компаниудад нь тэр газар дээр нь хэрэглэгчдэд хүргэх вэ? Яавал одоо байрны 1 м квадратын үнийг нэмэгдүүлэхгүй байх вэ гэдэг тал дээр бол төмөр замчид санаа зовж анхаарж байгаа учраас барилгын ачааны буюу цементийн тээврийг үндсэндээ яг 96 вагоноор хийж исэн юм лээ. 96 вагоноор. Тэгэхээр үндсэндээ замын үдээс одоо Улаанбаатарын хооронд энэ бүгд найрамд хятад ардсан Ирээн хотоос орж ирж байгаа ууттай цементүүдийг 96 вагоноор тээвэрлж исэн гэсэн үг. Тэгвэл одоо яг 2012 оны энэ 100 мянган айлын орон сууцны барилгын ачаа цементийн тээвэр маш их өсөх учраас Улаанбаатар төмөр зам 8.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зөвхөн өөрөөсөө хийгээд ингээ Оросын улсын улсаас 200 битүү вагон худалдаж авсан. Тэрнийхээ одоо 124 ширхгийг нь бол энэ юунд оруулж байгаа, цементийн тээвэрт оруулж байгаа. За хил залгаа орших Ирээн боомтын хөгжлөөс хит хоцорсон байдал нь замын үдийн ачааллыг нэмэгдүүлсээр байгаамаа. Тус боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мөн л энэ удаа ярьсан хэлээр байна. Хилийн боомтууд дахь логистик ачаа бараа тээвэрлэлт, шилжүүлэлт хийх төвийг байгуулахын тулд хувийн хөвшил аж ахуйн нэгжүүдийг татан оруулахад анхаарах. За энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хөвшлийн үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй байгааг хил гайлынхан хэлж байсан юм а.